Оройн минь итгэлийн эгч Мария Луиза. Бурхан таныг ивээг. Надад 1-р Самуэль номын 28-д нэг асуулт байгаа юм. Би цөөн хэдэн ишлээс давчхан асуух болно. За 1-р Самуэль номын 28-р бүлэгт гэсэн үү? За та асуултаа тавьдаа. За би сүнс дуудагч Саул хоёрын талаар товч удирдах болно. Би ишлэл 7-оос эхэлж уншия. Тэгэхэд Саул зарц нартаа надад сүнс дуудагч эмийг ирж олготун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Тэгээд ишлэл 11. Тэгэхэд тэр эм би хэнийг дуудаж өгөх вэ гэсэн Саул надад Самуэлийг дуудаж өгөөч гэв. Тэгээд ишлэл 15. Самуэль Саулд юунд та намайг дуудаж надад төв болов гэсэн байна. Итгэлийн эгч Мария Луиза. Саул сүнс дуудагчаас асууснаар нүгэл үлдсэн гэдгийг би ойлгож байна. Өнөөдөр ч гэсэн ийм зүйл хийдэг хүмүүс энэ нь нүгэл юм тийм ээ. Эзэн энэ нь бүдрүүлэг болно гэдгийг мэдснээр байж яагаад Саул сүнс дуудагчаас асуухыг зөвшөөрсөн юм бол бас энэ нь сүнс дуудахтай холбоотой байтал яагаад Самуэль түүнд бас хариулсан юм бол би энэ түүхийн тухай тавчхан тайлбарлавгүй. Мосегийн хувьд Бурхан Израилийн ард түмний дунд шулам, сүнс дуудагч, мэргээгч төлөгчд, эд шидэнгүүд, бөө гэх мэт ийм хүмүүс байхыг хариулсан байдаг. Бурхан үүнийг хариулсан юм. Миний ард түмний дунд ийм хүмүүс байх ёсгүй гэж хэлсэн. Хэрв нууцаар сүнс дуудагчид шулам ба мэргээгч нар байгаа бол хэрв ийм хүмүүс байгаа бол та нар тэднийг устгах хэрэгтэй гэж Мосегийн хувьд бичигдсэн байдаг. Гэтэл Израилийн хаан байсан Саул сүнс дуудагч, мэргээгч, төлөгч нарыг алаагүй. Тэд нарыг амьд үлдээсэн байсан. Саул нүгэл үлдсэн учраас Бурхан Саулыг орхисон бөгөөд Бурхан Саулд уурлаж түүнд ишлэл өгсөнгүй. Учир нь тэр үед хаан шиг чухал хүмүүс зөвлөгөө хэрэгтэй үедээ иш үзүүлэгч рүү очдог байв. Тэд иш үзүүлэг Бурханаас ирсэн ишлэл Бурханы үгийг гуйдаг байв. Саул тэр үед дайнд явхаар төлөвсөн байсан. Гэвч тэр юу хийх ёстойгоо дайнд ялахгүйгээ мэдэхгүй байв. Тиймээс Саул эзнээс асуусан эзэн түүнд зүүдээрч үзэгдлээрч иш үзүүлэгчээрч хариу өгсөнгүй. Учир нь Бурхан заавал уурсан байсан юм. Бурхан Саултай ярихыг хүсээгүй. Тиймээс Бурхан түүнд ямар ч хариу өгөөгүй Саул хараад би энэ сүнс дуудагч руу очиж асууя гэж өөртөө хэлсэн байдаг. Тэгээд Саул хувцас сольж зүсээ хуургаад тэр сүнс дуудагч эмдээр дайнд явах эсэх ялагдах эсхийг түүнээс мэдхийн тулд очжээ. Сүнс дуудагч эмэгтэй яаж тэр Саулыг таньсан бэ? Тэр эмэгтэй хүмүүсийг хуурч мэхлэхдээ их гарамгай байсан. Тэр хүмүүсийг хуурдаг байсан. Тэгээд Саулыг надад Самуэлийг дуудаж өгөөч гэж хэлэхэд энэ нь маш том зүйл гэдгийг бас боломжгүй зүйл юм а гэдгийг тэр мэдэж байсан юм. Гэтэл тэр сүнс дуудагч эмэгтэй үнэхээр Самуэлийг гарч ирэхийг хараад аль хэдийн нас барсан Самуэлийг үзэгдлээрээ хараад их чочирдсан байсан юм. Учир нь энэ нь түүний ажил, түүний ердийн хийдэг зүйл биш гэдгийг мэдэж байсан болохоор учир нь тэр мэрэг төлөвлөгөөр хүмүүсийг хуурч байгаагаа мэдэж байсан болохоор тэр зүгээр л мөнгө олохын тулд хүмүүсийн хүссэн зүйлийг хэлдэг байсан юм. Тэгээд тэр эмэгтэй Самуэль гарч ирэхийг хараад Саулд та юунд намайг мэхлэв? Та бол хаан байна гэж хэлдэг. Ингэж тэр эмэгтэй түүнийг хаан Саул байсныг олж мэдсэн юм. Тэгээд тэр айж та намайг удаа алах гэж байна уу гэсэн юм. Учир нь Мосегийн хувьд ингэж заасан байдаг юм. Харин Саул түүнд хариулахдаа "Бүү айх түн, би чамайг алахгүй" гэв. Бурхан Саул маш их уурсан тул аль хэдийн нас барсан Самуэлийг үзэгдэхийг зөвшөөрсөн юм. Саул Самуэлийг үзэгдэлд хараад Самуэль Саулд "Эзэн маргааш та болон таны хөвгүүд бүгдийг нь устгах болно" гэж айлддаг. Та эзний дүү хоолойг дагаагүй учраас таны гараас хаанчлалыг салган авч та дайнд өгөх болно гэдэг. Тэгээд энэ нь яг Бурханы хэлснээр болдог. Бурхан Саулыг шийтгэхийн тулд энэ аргыг ашигласан гэдгийг бид үүгээр дамжуулж харж байгаа юм. Хэрэг Бурхан хүмүүст ярихыг хүсэхгүй байхад хүмүүс яагаад сүнс дуудагч дээр очдог вэ?
Өнөөдөр бид шулам сүнс дуудагчид мэрэг төлөвч ба буу дээр очих нь Бурхны нүдэнд нүгэл гэдгийг бид мэднэ. Би сүмдээ иш үзүүлгийн бэлэг авиасыг өгсөн байхад та нар юунд эдгээр хүмүүсийг хайх ёстой гэж Бурхан хэлдэг. Би иш үзүүлгээ зүүдээр үзэгдлээр дамжуулан та нар руу ярьдаг. Сүмд иш үзүүлэгчдээс та нар асуух боломж бий гэдэг. Тийм болохоор та нар ид шидсэн сүнс дуудагч руу явах шаардлагагүй гэдэг. Энэ бол Бурхны тушаал юм. Ингэж Саул энд 2 удаа нүгэл үлдсэн юм. Тиймээс Бурхан түүнийг хатуу шийдгсэн. Үүнээс бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Ийм зүйл хийхгүй байх ёстой. Бөгөөс Бурхан биднийг устгаж ба шийдгэх болно. Би үүнийг ойлгомжтой тайлбарж өгсөн эсгээ санагдахгүй байна.